Хөөрхөн ухаалаг ирээ та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Сайн номэгчээ. Тань уу. Өнөөдрийнх нь хоёулангийнх нь ярих сэдв вэрэмхий та танилцуулж байгаа. Өнөөдөр бид нар Алтай архивта түүхэн хүн тод явсан ч бүдэг түүхтэй дэ пагам дулам гээд 2024 оны 12 сарын 28-нд Ихма гэх хүний постлсон нийтлэлийг унших нэ. Ерөнхийдөө надад насад орж байгаа гэргээ тэгээ пагам дулмын намтар их сонирхолтой тэгээ нууцлагдмал зүйл үнэхээр ихтэй юм шиг санагддаг. Тэгээ түүний талаар судалгаа хийсэн түүхийн ухааны доктор Хэмийн цайхны яг түүхийн ухааны доктор болохоор яг тэр хүнийх нь хэлсэн ярьсан нийтлэлийг сонсвол сонирхолтой намтар дээр нь илүү тодорхой зүйлсийг ойлгож авах юм болов уу гэдээ надад их сонирхолтой нийтлэл санагдсан л да. Тэгээ базыг сонгоод бид хоёр ярихсан баа. Яхан дэлхийн уншихаар юм уу? Тийм. Тэгээ би ерөнхийдөө яг эрхэм доктор Хэмийн цайхан ярьсан зүйлийг яриад явах болно. Их ч болохоор зэрэг хөтлөгчийн үднээс яриад явах болно. За тэгээ эхлэх байлаа. За тийм. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Далторжийн Насад Оржийн гэргий Дамжны пагам дулам гэж хэмбэ. Монголын эмэгтэйчүүдийн анхны байгууллага бүсгүйчүүдийг боловсруулах тасга 1924 онд байгуулагдахад тэр анхны дараагаар нь ажиллаж байв. Ардын гэгэрүүлэх яамны томилтоор 1925 онд Ленинград хотын дорн дахны дээд сургуульд сурахаар явсан. 1926 онд Франц, Герман улсад анхны 35 хүүхэд залуусыг сургахад мөн нөхөрдөө Наталд Оржийн хамт явсан Монголын анхны өндөр боловсролтой эмэгтэйчүүдийн төлөөлөл. Дэ пагам дулам Герман эмэгтэйчүүдийн сургуульд сурч байхдаа дуудагдан 1929 онд нөхрийн хамт буцаж иржээ. Эх орондоо ирснээс хойш эмэгтэйчүүдэд шинэ үсэг заахын зэрэгцээ өрөндийн соёлын зах зуухаас сургаж тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх улс төрийн эд өвхийг сэргээхийн төлөө манлайлан ажилласан төр нийгмийн зүтгэлтэн байжээ. Дэ нацагт орж хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсноор эхнэрдээ пагам дулам мөн буруутгагдан баригдаж 5 жилийн хорих ялаар шийтгэгдэн хэлс хэрэгт хилмигдсэн түүний дуйнхан амьдралын бараан түүхийг цагаан болгосон хүн бол түүхийн ухааны доктор Хэмийн цайхан. Тэрээр 2015 онд дэ пагам дулмын нэр төрийг сэргээхээр цагаатгуулах үндэслэлийг бичиж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 4 жилийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүрийн иргэний хэргийн анхны шатны шүүхээс дэ пагам дулмыг хилмигдсэнд тооцож цагаатгасан юм. 1924 онд байгуулагдсан бүсгүйчүүдийн боловсруулах тасгийн 100 жилийн ог тохиолдолд Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар пагам дулам нэртэй уран сахны кино бүтээж дэлгэцний гаргаж буй энэ үед судлаач Хэмийн цайхантай ярилцлаа. Тэрээр энэ түүхэн хүний амьдралын хувь заяаны талаар архивын баримт материалд голгуурлан пагам дулам нэртэй ном бичиж хэвлүүлжээ. Монголын анхны боловсролтой эмэгтэйчүүдийн нэг дэ пагам дулмын байгуулсан гавьяаг та судлаачийн хувьд хэрхэн тодорхойлох вэ? Их зохиолч Далторжийн Насад Оржийн гэргий Дамжны пагам дулал нь Орос, Герман улсад суралцсан, Орос, Герман хэлийг зохиох төвшөнд эзэмшсэн. Тухайн нийгмийн эмэгтэйчүүдийн дунд мэдлэг боловсролын нэгэн байсныг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Аман мэдээгээр тэр үеийн Амгаланбаатарт амьдарч байсан учраас бага зэрэг хятад хэл мэддэг байсан бололтой. Амгаланбаатар хотод тэр үед хятад худалдаачид олноос суушиж монголчуудын өргөн хэрэглээний зүйлийг нэг талдаа хангаж байсан юм. Архивын баримт мэдээнээс үзэхэд пагам дулам Монголын эмэгтэйчүүдийн тэгш их тэднийг соён гэгэрүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулсан тэр үеийн дэвшилтэд үзэлтэй бүсгүйчүүдийн нэг байсан. Тодруулж хэлбэл эмэгтэйчүүдийн тэгш их гэгэрэл боловсролын төлөө дуу хоолойнд болж чадсан манлайлан удирдагч эмэгтэйчүүдийн нэг байсан гэж хэлж болно. Түүний энэхүү үзэл санаа бүрэлдэхэд их зохиолч Дэ Нацагт Орж бас нөлөөлсөн байх гэж би судлаачийн хувьд дүгнэдэг. Та дэ пагам дулмыг төрний зүтгэлтэй хэмээн тодтогчээ. Ингэж тодруулах ямар үндэслэлүүд байсан бэ? Монгол улс 1924 онд анх дугаар үндсэн хуулиа баталж эмэгтэйчүүд сурч боловсрох, сонгогдох эрхчлөөтэй болсныг тэр үеийн пагам дулам хаснавч янжин зэрэг бүсгүйчүүд бодитоор хэрэгжүүлэх зорилгоор олон ажил зохион байгуулж байж. Үүний нөгөө талд Монгол ардын хувьсгал намаас эмэгтэйчүүдийг татан оролцуулж, игнэгээ тэлэх бодлого хэрэгжүүлж, бүсгүйчүүдийг намын гишүүнээр элсүүлж тэдний төр захиргаа олон нийтийн ажилд томилон явуулах болсон байна. Ингэж ажиллуулахын тулд бүсгүйчүүдийг бэлтгэх шаардлагатай болж тэдэнд бичих хүсгийн боловсролтой нийгмийн идэвх зүтгэл сайтай бусдыг манлайлан удирдах авиас чадвартай эмэгтэйчүүдээр хичээл заалгасан.
Тэдний нэг тод төлөөлөгч нь Дэ Багамдулам юм. Түүхийн баримтад тэмдэглэснээр бүсгүйчүүдэд намын үзэл бодлыг ухуулахаас гадна дэвшүүлэх эмэгтэйчүүдийг бэлтгэх 6 сарын төр сургууль байгуулж тэдэнд монгол бичиг, тоо бодлого, дэлхийн байдал ба эдийн засгийн дэлхийн байдал, улс төр, эдийн засгийн бодлого, Монголын төв, зөвлөлтийн тухай, намын байгууллагын тухай зэрэг 17 төрлийн хичээл зааж байв. Бүсгүйчүүдийг боловсруулах тасгаас сургууль байгуулан Багамдулам гадаад Монголын бүсгүйчүүдийн тухай, хаснавч дотоод Монголын бүсгүйчүүдийн тухай, Гармаа Бадамжаанаар бурайд Монголын эмэгтэйчүүдийн байдлын тухай хичээлүүдийг тус заасан байдаг. Гэвч энэ сургууль санхүүгийн шалтгаанаас босноо их удалгүй үйл ажиллагаанд зогссон юм билээ. Энэ бүхнээс харахад Багамдулам бол зөвхөн Монголын бүсгүйчүүдийн төдийгүй өвөр Монгол, бурайд Монгол зэрэг бүсгүйчүүдийн аж байдлыг судлан тэдний эрхтэйч байдлын төлөө оюун санаагаа зориулсан төр нийгмийн зүтгэлтэн байжээ. Та тий Багамдуламын талаар яагаад судлах гэсэн бэ? Ер нь ямар боловсролтой хүн байсан бэ? Хүмүүсийн дунд их зохиолчийн гэргий Багамдуламын тухай ямар ойлголт байдгийг ярил л да. Түүнийг Монгол ардны хувьсгал намын сургалтын хэлтсийн дэргэдэх бүсгүйчүүдийг боловсруулах тасгийн анхны эрхлэгч, Монголын эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, манлайлагч байсан талаар хүмүүс баг мэддгүй л дээ. Зохиолч сэтгүүлчид Дэ Багамдулам, Дэ Нацагдорж хоёртой хамт сурч ойр байсан Дэ Намдаг, энэ Наваан Юндан гэдэг олон хүнээс Багамдуламын тухай асуухад тодорхой зүйл хэлдэггүй байсан гэдэг. Ард олны дунд Багамдулам хар тамхичин хятад хүнтэй амьдрах болсон гэх яриа л байдаг. Одоо ч хэвээ шиг байна. Дэ Нацагдоржийн тухай Саруул талын ерөөл кинонд Багамдуламын дүрийг ерөөсөө гаргадгүй нь тухайн үеийн үзэл сурталтай холбоотой байсан болов уу? Тэр кинонд Нацагдорж Багамдулам хоёрын хайр сэтгэлийн тухай хэсэг харуулсан гэдэг. Тэгэхээр Багамдулам иймэрхүү бүрхэг бүдэг түүхтэй хүн л дээ. Энэ бүхэн Багамдуламыг судлах сонирхол татсан хэрэг. Нэгсэндээ яагаад өдийг хүртэл зохиолч судлаачид Багамдуламын талаар судалгүй орхив гэдэг асуулт гарч түүнд хариулт олох гэж судалсан юм. Нацагдорж Багамдулам 2 болон нийт 20 түүхэд 1925 онд Орос сурч байх үед нь очиж үлдсэн тухай дурсамжиндаа манай нэрт эрдэмтэн Бямбан Хижингой Дэ Нацагдоржийн дайтай түүх бичиг үзсэн хүн тэдгээр оюутнуудын дотор 4-5-аас илүү байхгүй дунд Нацагдоржийн гэргээ Багамдулам гэдэг эмэгтэй монгол бичиг сайн мэддэг. Ном их үзсэн залуусын тоонд ордог байлаа. Романы баатрын тухай ярилцаад Багамдулам маань ярилцдаг байсан гэж тэмдэглэсэн байдаг. Энэ Багамдуламыг уран зохиол нилээд уншсан бичиг үсгийн боловсролын нэгэн байсныг батлана. Мөн судлаачид Нацагдорж Багамдулам нарыг хятад хэлээр ойр зуур ярьдаг, манч хэлээр ном уншдаг, Нангайд Монгол толь бичгийг ашигладаг байсныг ч тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэгээд Орос, Герман суралцсан гэд бодоход хятад, манж, Орос, Герман хэл эзэмшсэн түүх уран зохиол их уншдаг хүн байж л дээ. Герман, Францад сурсан анхны сэхэтнүүдээс Дэ Багамдулам ганцаараа цагаатгаагүй хард хүртээ үлдсэн байна. Дэ Багамдуламын хилмигдсэн нэр төрийг сэргээн цагаатгуулах асуудлыг та хөндөж шүүхэд хандсан. Нэр төрийг сэргийлэх нэхэмжлэлийг та хэнд гаргаж байв? Шүүх хуралтай холбоотой ямар үйл явц үлдсэн бэ? 2015 онд миний бие цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комист Багамдуламыг улс төрийн хил сэрэгт хилмигдсэн үндслэлийг бичиж цагаатгаж нэр төрийн сэргээх хүсэлт гаргасан юм. Уг нь энэ хүсэлтийг хуульд зааснаар хилмигдэгч өөрөө түүний үр хүүхэд, ач зээ, садан төрлийн хүмүүс нь гарах ёстой. Багамдуламын хувьд түүний үр хүүхэд, ач зээ, садан төрлийг нь архивын хүн амын тооллогоос шүүлгэж үзэхэд холбогдох эзэн олтоогүй. Ийм нөхөн олгорт хамаатуулалгүйгээр зөвхөн цагаатгаж нэр төрийн сэргээх хүсэлт гаргасан юм. Тэр үед хилмигдэгчдэд нөхөн олгор олгох хуулийн хугацаа дууссан учраас шүүх хурал хийх боломжгүй болсон юм. Гэтэл 2018 онд улс төрийн хил сэрэгт хилмигдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олгор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэрвээ энэ хууль дахин сунгагдаагүй бол түүнийг цагаатгах боломжгүй болох байв. Харин ийм боломж тохиож 2018 онд дахин цагаатгуулах хүсэлтэд комисс дахин хургуулсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж цагаатгасан. Цагаатгуулах ажилд уг комиссийн мэргэжилтэн С. Инх Баяр, Н. Мэнд Баяр, Монголын зохиолчдын Ахмад үеийг төлөөлж ардын уран зохиолч Бунцгийн Бадажгой оролцсон. Мөн одоогийн Монгол ардын намыг 3 дахь этгээдээр татан оролцуулсан. Герман, Франц улсад суралцсан залуусын тухайд гэвэл тэднийг 1930 оноос дотоодыг хамгаалах газраас мөрдөн мөшгөж байгаад 1932 онд хувьсгалын эсэргүү хэрэгээр их бага Нацагдорж, Гомб, Доро самбуу, Намдаг, Намнан дорж нарыг 14 хүнийг баривчлан хорсон байдаг. Дараа нь 1941 онд Герман улс харилцан үйл тогтолцох гэрээгээ зөрчин зөвлөлт холбоот улсад гинэт тогтолцныг дамжуулан
Коминтерны тулгалт шахалтаар Германд сурсан залуучуудыг 1943 онд Герман улсыг магтдаг тентхийн тагнуулын байгууллагатай холбоотой гэсэн хэрэгээр энэ бат очроор удирдуулсан групп хэрэг үүсгэн тэднийг баривчилсан. Энд бидний сайн мэдээг зохиолж Д намдаг энэ наваа юндан нар болон баг Т нацагд орж Д гомб Г цэвэн С Лүндэв зэрэг бусад олон хүнд 20 хил оносон. Монголд ирсний дараа 35-ын бүлэгийн гэгдэх Франц Герман сурсан хүүхэд залуус бүгд хувьсгалын эсрэгүү Германы тагнуул хэмээн хис хэрэгт гүтгэгдсэн ч хожим бүгд цагаатгаж гим зэмгүүн тогтоогдсон. Тэдний дундаас Пагамдулмал хар түүхтэй үлдэж 100-ыг өнгөрүүлсэн байв. 1924 онд бүсгүйчүүдийг боловсруулах тасаг байгуулахад Д Пагамдулам анхны дараагаар сонгогдсон ажилласан. Энэ үедээ ямар ажлуудыг санаачлан хийсэн бэ? Пагамдулам нэг тэргуунд эмэгтэйчүүдийг боловсролтой, бичиг үсгтэй болгох, цаашлаад нийгмийн ажилд татан оролцуулахад тэднийг бэлтгэх ажилд голлоо оролцсон. Түүний тод жишээ нь эрүүлэг хамгаалах яамны сайд асан долгорын пунцаг гэж эмэгтэй байна. Тэр дурсамж ярианда Пагамдулмаар бичиг үсэг заалгаж, мөн түүний заавраар олон нийтийн ажилд оролцож, тэр тундаа эмэгтэйчүүдийн байгууллагын ажилд туслалцаж явсанд хугаад урдсан байдаг. Мөн Пагамдулам нийгмийн идэвхтэй эмэгтэйчүүдийн их бага хуралд оролцож, үг хэлж хүмүүсийг урайлан дууддаг, бүсгүйчүүдэд монгол бичиг заадаг байсныг онцлон нэмэгдсэн байдаг. Энэ бүхэн Монголын бүсгүйчүүдийг соёл боловсрол хөтлсөн хүн болохын нотлох юм а. Пагамдулмын Москвад болох эмэгтэйчүүдийн бага хурал оролцох мандат буюу эхийн үнэмлэх нь үндэсний төв архивын сан хүмүүст хадгалагдаж байна. Харин хуралд оролцож ирсэн мэдээлэл огт олдоогүй. Судлаачид энэ хуралд түүнийг тодорхой шалтгаанаар оролцоогүй гэж бичсэн байдаг. Энэ талаар Оросын архивт холбогдох баримт байж болох талтай. Пагамдулам нацагд орсноор хэдэн онд гэрэлсэн бэ? Пагамдулам хэдэн онд нас орсон бэ? Энэ талын баримт материал тоолж үзв. Үндэсний төв архивт хадгалагдаж буй 1924 оны хүн амын толгойг тайж Дашдоржийн амбүлд нацагд орж Пагамдулам хоёр бүртгэгдсэн байдаг. 1924 онд Б Содном гой дурдсгалтай хуучин 8 хот буюу Амгаланбаатар хотод 1924 оны ханшнээс өдөр Пагамдулмын ах Санжаагийн хамтаар нацагд оржийнхоор орсон юм. Тэгэхэд нацагд орж Пагамдулам хоёр гэр бүл болсон байсан юм а. Санжаа Пагамдулмыг нацагд оржтой гэлээд 2 жил болж байна гэж ярьсныг дурсан бичсэн байдаг. Эндээс үзэхэд тэд 1922 онд гэр бүл болсон боловч арай өрх тусгаарлаагүй цэг Дашдоржийн амбүлд бүртгэлтэй байсан бололтой. Мөн Герман Францад суралцаж байгаа сурагчдыг 1927 онд бүртгэсэн байдаг. Энэ бүртгэл тэр хоёр Богдхан уулын аймгийн Богдхан уулын хошууных одоогийн Төв аймгийн Эрдэнэ Баян дэлгэр сум гэж бичсэн байна. Дашдоржих Баян дэлгэр сумын аль шүү дээ. Нацагд оржийн төрсөн нутаг гүн галуутай энэ суманд байдаг. Энэ бүхнээс үзэхэд Пагамдулам Дашдоржийн ам бүлд бүртгэлтэй байсан нь тодорхой харагдана. Харин тэдний нас барсан талаар ялангуяа Пагамдулмыг хэдэн онд нас барсан талаар олон янзын яриа бий. Архивын баримтад тэмдэглэснээр Германы тагнуул бат очрын хэрэг толбойтсон этгээдүүдтэй харилцаатай байсан 10 хүний нэрсийн бүртгэлд Пагамдулам 1937 онд нас барсан гэж бичсэн байдаг. Тэд 1943 онд амьд байсан бол Германы тагнуул хэрэгээр бусдынхаа адил баривчлагдах байсан болов уу? Барьсан хүмүүсийн дунд Пагамдулмын нэр байдаггүй. Д нацагд орж хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсноор эхнэр Д Пагамдулмыг буруутгасан. Пагамдулам нацагд орж нар 1925 онд Ленинградад 1926 онд анх Герман Франц руу хүүхэд сурахад анхны 35 хүүхдийн тоонд орж хамт Герман руу сурахаар явсан талаар ямар баримтууд байна вэ? 1925 онд ардын гэгэрүүлэх яамнаас Ленинград хотын Дорн тахны дээд сургуульд Пагамдулам болон нийт 10 сурагчийг суралцуулахаар явуулсан альбом бичиг тэдний анкет одоо Санкт Петербургийн төв архивт хадгалагддаг. Нацагд орж Ленинградын цэргийн агтаймд суралцж байсан. Пагамдулам нацагд орж 1926 оны намар Берлинд очиж 6 сар эртээ герман хэл бичиг суралцаад нацаг Лейпциг хотын сэтгүүлчдийн дээд сургуульд зочин сурагчаар анх орсон. Пагамдулам герман хэлний курсээ дүргээд эмэгтэйчүүдийн сургуульд сурч байсан юм шиг байгаа юм. Тэдний багш Сергей Вольф дуртгалтай түүнийг эмэгтэйчүүдийн сургуульд сурч байсан гэж бичсэн бий. Нацагд орж Пагамдулам хоёр Монгол ирснээр дараахан Герман руу буцаж сурахаар намын төв хороо гэгээлэх яамд өргөдөлөх хүсэл бичсэн боловч явж чадаагүй. Мэдээж улс төрийн шалтгаан нөхцлөөс болоод явуулахгүй байх л та. Тэдний яагаад Монгол руу буцаах болов? Герман Францад сурч байсан хүүхдүүдийг Монгол руу буцаах ажлыг Коминтерны шахалтаар гүйцэтгэсэн байдаг. Энэ шахалтаар барууны үзэлдээ дамд арж Жаданбаа нарыг намын удирдах ажлаас халж хэлмэгдүүлсэн үйл явцтай холбоотой юм. Тэд улс орныг хөгжүүлэхэд дан ганц зөвлөлт холбоот улсын загварчлаад явахгүй өөр гарс шийдлийг хайж байж.
Тэр үед Германы үндсэн хуульд хаан засаглалыг парламентын арчлаар сольсон үе байв. Тиймээс Герман руу залуучуудыг явуулж сургасан шиг байгаа. Архивын баримтад эдгээр хүүхэд залуусыг баруун руу явуулсан тухайн үеийн Монгол ардын хувьсгал намын төв хорооны барууны талыг баримтлагчдын шийдвэр гэж үзсэн байдаг. Пагам дулам хэдэн хонд баримтлагдсан бэ? Чухам ямар хэрэгээр буруутгах вэ? Энэ тухай архивт баримт олцсон уу? Түүнийг тайж хүний эхнэр гэж эхлээд 1931 онд сонгогдох эрхийг хассан. 1932 оны намын гишүүнээс хөөсөн. Дараа нь хийс зохиомол хэрэг тулгаж 5 жил ялгарласан байдаг. Нацагт орж хувьсгалын эсрэггүй хэрэгт холбогдсноор эхнэр Пагам дулмыг буруутгасан. Хэлмэгдүүлэлтийн үед ингэж эхнэр нь давхар хэлмэгдсэн хэрэг нэлээд байдаг. Тухайлбал Дэмэд Жанжны эхнэр навчаа жирэмсэн байхдаа Японы тагнуул хэрэгээр саазлагдсан байдаг. Үүнтэй нэгэн адил Пагам дулам хэлмэгдсэн юм. Түүх хүний тухай уран сайхны кино хийхдээ түүхүүнээс гажуудуулж болохгүй. Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар Пагам дулам нэртэй уран сайхны кино бүтээж дэлгэснийг гаргалаа. Судлаачийн хувьд түүхэн баримт болон уран сайхны тэнцвэр нь ямар төвшөнд болсон гэж та үзэж байна вэ? Эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар бүтээгдсэн энэ кинонд би зөвлөхөөр оролцоогүй. Харин киног хийж дууссан хойно үзэгчид гарахаас өмнө студид нь очиж үзсэн. Тэгээд хэдэн санал хэлсэн боловч киног нэгэнд хийж дууссан учраас засварлах боломжгүй гэсэн. Энэ киноны зохиолыг бичсэн болон найруулсан хүмүүсийн нэгдүгээр түүхчдээс зөвлөгөө авах хэрэгтэй байсныг киноны нээлтийн дараа захим ертөнцөөр хүмүүс санал бодлоо илэрхийлсэн байлээ. Би үүнтэй санал нэг байна. Уг нь киног Пагам дулмыг эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дараагаар хэрхэн ажилласан. Энэ байгууллагын чин зорилго юу байв? Бүсгүйчүүдийн тасгийн гишүүд юуг бүтээж, юуг өөрчилж чадсан, тэр үеийн нийгмийн төрх байдлыг харуулах талаас нь бүтээсэн бол зүгээр байж дээ. Кинонд Пагам дулмын хувийн амьдралыг харуулахыг оролцсон төдийгүй зарим үйл явдал дүрийг хэтэрхий зохиомол болгосон байлээ. Мөн Пагам дулмын эцэг Дамдныг тайж байснаар дүрсэлжээ. Түүнийг тайж байсан гэх баримт мэдээлэл олдоогүй. Тэгж байтугай Пагам дулам Дамдны ам бүлд бүртгэгдсэн хүн амын тоолгой мэдээж олдоогүй. Тэр хоёртой Германд хамт сурч байсан. Сурмаажуугай Пагам дулмын эцэг Мужаан Дамдан гэдэг хүн байсан тухай дурсамжиндаа бичсэн байдаг. Энэ киног зохиогч найруулагчид Пагам дулмыг тайж хүний хүүхэн гэж бичсэнийг тайж хүний охин юм байна гэж ойлгосон байж мэдэх юм. Тайж хүний эхнэр гэхийг архивын баримтад хүүхэн гэж бичсэн байдаг. Энэ мэд ташаа зүйлүүд нилээд байлээ. Мөн Пагам дулмын амьдралыг харуулахад нацагт оржийн дүрийг гаргахгүйгээр нацагт оржийн амьдралын түүхэнд Пагам дулмыг дурсахгүйгээр тэр хоёрын тухай өгүүлбэл дутуу зүйл болох юм. Энэ кинонд нацагт оржийн дүрийг Пагам дулмаас салсан бас улс төрийн хавчлаг дарамтаас болж сэтгэл санааны гутралд орсон үеийг харуулсан байна лээ. Их зохиолчийг гэрэл гэгээтэй талаас бас харуулж болох байсан. Нацагт орж Монголын эмэгтэйчүүдийг магтан дуулсан Монголын үзэсгэлэнт сарангуй намайг төрүүлсэн ижи уран сайхан ишгээрээ бүм бүвээсэн ижигээд олон сайхан шүлэг найраг бичсэн шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийг боловсрох гэгээлх үүсэд захих хувь нэмэр оруулсан хүн юм. Эцэст нь хэлэхэд Пагам дулмын тухай кино бүтээж ард түмэнд таниулахыг ирмэлдсэн бэ оюун гэрэл даргатай Монголын эмэгтэйчүүдийн холбооныхон талархаж буйж киноны зохиолч найруулагчид тэдний амьдралын түүхийг харуулахдаа зохиомол тал дээр нь хэтэрч тэгсдүүлсэн бүтээл болсон юм шиг санагцсан. Түүх түүний тухай уран сайхны кино хийхдээ түүхэн үннээс гажуудуулж болохгүй л дээ. Урлагийн алтан үеийнхэн болон хойч үеийнхний бүтээсэн түүхийн сэдвтэй сайн хийсэн кино зөндөө бий. Тэндээс сургамж авч болно шүү дээ. Кинонд Пагам дулам нацагт орж хоёр цэрэн дулам гэж нэг охинтой гэж үзүүлсэн. Түүхэнд дэ нацагт орж Орос эмэгтэй Нина Чистаковагаас төрсөн Ананда Ширийг химээх ганц охин гэж тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр кинонд үзүүлсэн охин байдаг нь баримтаар нотлогдсон уу? Нина Чистаковаас төрсэн Ананда Шири бол нацагт оржийн охин гэдгийг олчод бид бүгд мэднэ. Энэ кинонд нацагт орж Пагам дулам хоёрыг цэрэн дулам гэдэг охинтой байснаар дүрсгсэн байлээ. Бидний сайн танил зохиолч Б. Баастгой 1988 онд нацагт оржийн охин гэж өөрийгөө танилцуулсан Дамдны цэрэн дулмтай уулзаж ярилцаад цэрэн дулам нь Пагам дулмын дүүгийн охин бөгөөд нацагт орж тэр хоёрт үршлэгдсэн юм гэдгийг түүний ярианаас мэдлээ гэж бичсэн байдаг. Мөн нацагт оржийг судалсан Ц. Дамдны сурган, Б. Ринчин, Б. Содном, Д. Цэдэв, Ил Балтан, С. Лочин,
Жанчин нарийн судалгаанд цэрэн тулмыг паган тулмын охин гэж үзээгүй байдаг. Тэгээд ч хүн амын толгоор охин гэж батлах нотлохоо байхгүйг би түрүүн ирсэн. Гэхдээ тэдний охин мөн гэдгийг үгүйсгээгүй нотлох баримт одоогоор алхал та. Шүүх нотлох баримт л шаарддаг. Судлаач хүний хувьд нацагт орж паган тулам нарын амьдралын он цагийг хөөж үзэхэд хүүхэд төрүүлж өсөх цаг хугацааны боломж хэр харагддаг вэ? Тэр хоёрын амьдралын түүхэн хугацаа хөөж үзэхэд үр хөвгтдээ болох боломж тааруу байсан юм шиг санагддаг. 1925 онд Орос руу явсан. 1926 онд Герман яваад 1929 онд ирсэн. Ирээд удалгүй нацагт орж эсэргүү хэрэгээр баригдсан дараа нь 1932 онд пагам тулам баригдаж 5 жилийн хоригдол авсан. 1937 онд нас барсан гээд үйл явдлыг хөөж үзэхэд хүүхэд төрүүлэх сайхан үе тэдэнд олдоогүй мэт. Германд сууж байхдаа пагам тулам өвдөж хаглаа хэлэх шаардлагатай болсон юм билээ. Тэгээд нацагт орж иштэйж багш руугаа пагмын эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гэж захидал бичсэн байдаг. Эмчилгээнд мөнгө шилжүүлсэн. Хагалгаанд орсон талаар ямар нэгэн баримт захиа олдоогүй. Бодол мөнгө шилжүүлээгүй бололтой. Нацагт орж захидалтаа пагмын эмчилгээний зардал одоо хүртэл ирээгүй байна гэж бичсэн нь бий. Шилжүүлсэн бол нацагт орж мөнгө хүлээн авсан. Эмчилгээний үр дүнгийн талаар багштай захиа бичгэл байсан байх. Нацагт орж Монголд ирснийхээ дараа ардыг хэгэрүүлэх яманд мэдэгдсэн бичигт намайг язгууртны этгээдийг татхад оролцуулсан бас үр үүдхэв гэж дуудсан тухайга бичсэн байдаг. Монголын талаас тэнд сурч байсан сурагчдад мөнгөнд итгэмж олгож байсан боловч энэ хөлцдгөө тухайга ишт оржийн багштай бичсэн захидлууд гадаад ямны болон үндэсний төв архивын сан өмнөд бий. Нацагт орчид паган тулмын эмчилгээний зардал бусад хэглээгээр мөнгөний асуудал их байсан шиг байгаа юм. Тэгээд Германд байхдаа нилээд үр зээл тавьсан мэдээ байдаг. Тэднийг Монгол руу буцаасан гол шалтгаан нь Коминтерний шахал байсан. Нацагт орж ардыг гэгэрүүлэх яманд мэдгэдэгтэй намайг нутаг буцаасан нь язгууртны этгээдийг татхад гэж бичсэн байдаг. Зохиолч Бибаст 1988 онд дээд цэрэн тулмтай уулзсан ярьцлага хийж цэрэн тулм нь паган тулмын дүүний охин бөгөөд нацагт орж тэр хоёрт өршлүүлсэн гэдгийг мэдлээ гэж ийм баримт олдсон уу? Ийм баримт ч гэсэн олдоогүй. Паган тулмын амьдрал учир кинонд нацагт оржийн талаар дурддах нь зүйн хэрэг. Кинонд нацагт оржийг паган тулмаас салснаас хойш архинд орж урууданд ороочсноор эцэст нь гудамж нас барсан мэтээр үзүүлсэн. Энэ нь бодит түн нийцхэн. Нацагт оржийг архичин болсон гэх амын яриа байдаг. Түүнтэй ойр байсан хүмүүс тэгтлээ архинд орчихсон хүн байгаагүй дурсамж яриандаа бичсэн байдаг. Тухайлбал Наваа Юндан, Намдаг, Содном гэд ойр байсан хүмүүс энэ талаар дурдсан зүйл байхгүй. Гудамжид нас барсан тухай архивын баримт олдоогүй тийм яриа л байдаг. Орчин үеийн хүүхдүүд ном унших нь ховор болсон гэж шүүмжилдэг. Энэ киноноос авсан мэдээлэл бодит түүх гэж ойлгож эндүрхгүй гэсэн болгоомжлол танд байна уу? Энэ киногоор дамжуулж их зохиолч нацагт оржийг шүлэг найргаа бичиж уншиж байгаагаар мөн шинэ үеийн уран зохиолчдыг үндэслэгч гэдгийг хүүхэд залуучуудад ойлгуулах талаас нь дүр гаргасан бол ач холбогдолтой болох байжээ гэж бодож байна. Түүний ойр байсан хүмүүсийн дурсамж тэмдэглэлээс үзэхэд пагам тулам бол тэр үеийн нийгмийн идэв сайтай удирдан зохион байгуулах авьяастай бусдыг манайлан дагуулагч хурдан гавшихаа хурц ухаантай нацагт оржийгоо уран бүтээлээ төрөхт нь их нөлөө үзүүлдэг сэтгэлийг хөглөж чаддаг эмэгтэй байсан шиг байгаа юм. Академич Бэйгийн гуай түүнийг мэдлэг боловсрол сайтай байсныг дурсан бичсэн байдгийг түрүүхэн ярьсан да. Паган тулам нацагт орж хоёр ямар шалтгаанаар салсан бэ? Салснаас хойш нацаг архинд паган тулам хар танхимд орсон нэг хятадтай амьдарч байсан мэтээр зарим баримт болон нэг кинод өгүүлдэг. Энэ үнэн үү? Тэдний туулж өнгөрөөсөн богинохон амьдралын түүхээс үзэхэд нацагт орж паган тулам хоёр хайр сэтгэл нь хурц салсан юм биш. Улс төрийн шалтгаан нөхцлөөс болж аргагүй ихэнд хүндэрсэн юм. Коминтерний бодлогоор Монголын үндэсний үзэлтэй хүмүүс болон Чингис хааны угсааны тайж нарыг үндэсний үзэлтэй Японы тагнуул туршуул хэрэгээр хэл сэрэг тулгаж байсан. Энэ хэрэгт нацагт оржийг тайж гаралтай үндэсний өв соёлыг хөгжүүлэхийн төлөө зохиол бүтээлээ туурж байсан зэрэг нь хэлмэгдүүлэлтэд өртөх шалтгаан болсон. Тодорхой хэлбэл Монголын төрийн хэргийн Чингис хааны угсааны хаад ноёд угсаа залгамжлан удирдах байсан. Тиймээс Коминтерний зүгээс алтан ургийн угсаа таслах бодлого хэрэгжүүлсэн юм. Ийм нацагт орж тайж гаралтай хүн учраас хэлмэгдэх шалтгаан болсон. Хувьсгалын эсэргүү учраас байнгын хараа хяналтад байж маш их ганцаардаж сэтгэл санаагаар гундах гутрах зэрэг их зовлон туусан. Энэ байдал нь түүний хаяа бордоор сурдаг шалтгаан болсон байх. Нацагт орчтой хамт суралцсан ойр байсан хүмүүс нь түүнийг хаяа нэг болгодог байсан тухай ярьсан байдаг. Пагам тулмын хувьд бол хар тамхинд орсон цагаан гихч хятад хүнтэй амьдрах болсон гих зэрэг амын яриа бий. Гэвч түүнтэй холбогдох архивын баримтыг судлах явцад хар тамхитай холбоотой баримт байгаагүй. Харин түүнийг
байцаасан хэргийн мэдүүлэгт Пагамд улам цагнаас сэргийлэхэд байцаагчаар ажилласан тухайгаа мэдүүлсэн байдаг. Мөн Амгаланбаатарын хятадуудын дунд оруулж ажилуулан гэмт хэрэг илрүүлэх даалгавартай байсан тухай тэмдэглэсэн ч бий. Тэр үеийн хятадуудад мөрөөдө тоглох, хар тамхины ургамал тарих, татах зэрэг хэрэг их гарч байсан юм билээ. Пагамд улам хар тамхинд орсон бол тухайн үед хар тамхины хэрэгээр яшигдэл хүртдэг байсан биз. Түүний хар тамхинд орсон гэдэг нь баталгаан нотлохоогүй ам дамжсан цувраа. Бат очроор толгойлуулсан Германы тагнуул хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн нэрсэн чагсаалтанд болон хаана юу хийж байгааг тагансан мэдээлэлд Пагамд улмыг хятадтай суусан сургатай гэж бичсэн байлээ. Нацагт орж Пагамд улам нар улс төрийн хадлах сэрдэлгээс болж нийгэмд гадуурхагдсан. Тэр үед хятад айлд оргинож байсан байж болох юм. Тодтогч хэлбэл 1932 онд үндэсрэг үзэлтэн хувьсгалын эсрэгүү гэж их баг нацагт орж Гомб, Орой самбуу, Амдаг зэрэг 14-ыг баримтлан байцаасан. Мөн онд Пагамд улмыг намын 3 дугаар шатны шалгалтаар язгууртан тайж хүний хүүхэн бусдтай зүй бусаар харьцдаг, доод ардыг даралдаг гэсэн шалтгаар намын гишүүнээс хөөсөн байдаг. Иймд Пагамд улам олонний хараа хяналтад өртгөөс зайлсхийсэн байж болох талтай. Түүний хятад хүнтэй ханьсан талаар нотлох баттай баримт олдоогүй. Пагамд улмын тухай кинонд хятад хүнтэй байгаагаар үзүүлсэн байна лээ. Пагамд улам улс төрийн хилмигдүүлэлтийн залиас болж амьдрал нь харлаа сэрлэг олон зүтгүүр донд өнгөрчтэй. Пагамд улам Монголын эмэгтэйчүүдийг мэдлэг боловсролтой эрүүлэнх нийгэм улс төрийн ажилд тэднийг оролцуулах, Монгол Ардын хувьсгал намын үйл хэрэгт бүсгүйчүүдийг татан оролцуулахад хүчин зүтгэсэн тухайн үеийн эмэгтэйчүүдийн мандалчдын нэг мөнөөс мөн. Гэвч нөхөр нацагт орж улс төрийн хийс хэрэгтэн болсноор тэр хоёрын амьдралын эмгэнэлт хар өдрүүд ихсэн юм. Түүнтэй хамт Германд суралцсан Б Судамгай 1930 оны 100 Пагамд улмтай Улаанбаатарт уулзахад тэр Европын боловсон хүүхнүүд шиг намтай, мэдлэг сайтай, ёстой юм үзэж нүд тайлсан хүн шиг байж үлээ. Тэр Монголын эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан соёлоор зэвсэглэж төрөл бүрийн мэдлэгтэй болгоход шаргуу ажиллах хэрэгтэй байна гэж ярьсныг дурсан бичсэн байдаг. Ингэж эмэгтэйчүүдийг хөгжүүлэхийн төлөө тэмцэж яваад тайж хүний ихнэр гисэн хэлээр намын гишүүнээсээ хөгдөж сонгогдох эрхээ асуусан түүхтэй. Эцэст нь асууад Пагамд улам богино наслахтаа монголчуудын нийгэм улс төрийн түүхэнд эмэгтэй хүний байр суурь дуу хоолой хүргэж нийгэмдээ нөлөөлөгч байжээ. Цаашдын хүний амьдралын тодорхойгүй тухайг тодруулах шаардлагатай нь харагдаж байна. Үргэлжлүүлэн судлах нь ямар ач холбогдолтой гэж та үзэж байна вэ? Тимээ тэр үнэхээр эмэгтэйчүүдийн тэгшэрхийн төлөө дуу хоолойнд болж чадсан. Пагамд улам их зохиолч Насаг Дорж хоёрын Орос Герман суралцсан үеийн нөхцөл байдал Германаас тэднийг Монголдо ирэхэд ямар уур амьсгал угтсан, тэдний амьдралын гэрэл гэгээтэй хар бараан төвтэй он жилүүдэд холбогдох баримт мэдээг лавшруулан судлах шаардлага бий. Тэр үед хамт суралцсан хүмүүс нь улс төрийн шалтгаанаар Насаг Дорж Пагамд улам хоёрын талаар ам нэгээгүй явсаар мөнх бусыг үзүүлсэндээ. Герман суралцсан залуусыг хөрөнгөтний үзэл сурталтай болсон гэж хавчин дарамтлах мөн социалист үзэл сурталаар хүмүүжүүлэх, сургалт хийх тухай хүртэл яригдсан байдаг. Тэд их орондоо ирээд соёлын үрийг тарьсан хойч үеийнхээ их үзлийг үлдээсэн. Энэ түүхийн ой санамжийг мартуулахгүй тулд тодорхой ажил хийх хэрэгтэй гэж бодож байна. Өөрийн судалсан түүхэн үннийг уншигчдад хуваалцаж цаг гарган ярилцсан танд баярлалаа. 76 хүний нөгөө нэг эможигоор үзүүлсэн реакшнууд тэгээ 45 сэтгэгдэл ерөнхийдөө л энд байна. Тэгээ бас хүмүүс бас нөгөө хилмигдүүлэлтээ өртсөн эцэг гэхээ талаар бас тухайн үед ямар хэцүү байсан талаар дурдсан бас байлээ. Одоо нөгөө нэг юу хаалтаа би яг ингээд Монголын хилмигдүүлэлтийн үеийг төсөөлөхдөө нөгөө бүх зүйл новш гээд Марк Месоны номон дээр Виталд Пилицкий гээд сайн дураараа Аушвиц руу ингээд шургалан орж мэдээлэл цуглуулсан Дани Баатрын талаар дурдсан байдаг байхгүй юу? Тэгээд яг тэр хүн ингээд шургалж ороод тэгээд цуглуулсан мэдээллээ ингээд цаашаага ингээд дамжуулж байгаа шүү дээ. Тэнгууд нөгөө хүлээж авсан мэдээлэлтэй нөгөө дараа нар нь ерөөсөө идэхгүй заяа. Хүмүүсийг яадаг гэсэн талаар амар бичсэн байгаа. Тэгээд юу гэж юм бэ гэдэг тэр л хэтрүүлээд ингээд худлаа бичээд байна. Гээд бүр тэгж бичих хэмжээнд хүнд нөхцөл байдал байсан байгаа байхгүй. За тэгэнгүүтээ яагаад энэ хүнийг ингээд амар ингэж онцолдог вэ гэхээр тэр хулгайлж олсон сэлбэг цэмэг хураагаараар дамжуулагч хүлээн авахч хийгээд тэгээ Польш дахь нууц армийнханд
шоронд болж байгаа одоо тэр зүйлстэй тэгээ төлөвлөгөөнийхөө талаар бусдыгаа оруулах төлөвлөгөөний талаар амжилттай дамжуулсан тэр яаж чадваа гэд яг ингэ номын зохиолч нь бичсэн байгаа байхгүй. Тэгээ төтөлөд үзэхээр үнэхээр тийм хүнд нөхцөл ямхнаар ингээд юм хийгээд тэгээ ингээ мэдээлэл дамжуулаад цаашаа яг нэг чөлөөлөхөд те Аушвицийг чөлөөлөхөд маш ингээд чухал хувь нэмэр оруулсан байна шүү дээ. Тэгээд дараа нь болохоор яасан бэ гэхээр энэ нөхөр коммунистуудад баригдаад нэг жил бүр ингээд эрүүдэн тамлуулж ингэж хоригдсан байгаа байхгүй. Тэнгуйтаа ихнэрлүүгээ илүү бичсэн цагтл дээрээ ингээд дурдсан байдаг. Аушвиц үүний хажууд үдийн дудаа юм бичсэн байгаа. Тэгэхээр юричүүдийг хомрлон устгасан яг энэ үе гэхээр бүр ингээд үнэхээр аимшигтайгаар тий угаасаа киногийн үзэгдэл ямар гэдэг вэ те. Нөгөө Beautiful Life гэдэг юу гэдэг вэ? Тийм кино байдаг. Тийм Beautiful Life тийм. Тэрэн дээрээс харахад хүртэл ямар амар нүд талтан байдаг вэ гэдэг. Гэтэл тэр хүнд нөхцөл чинь нөгөө коммунистуудын буюу Оросуудын тий тамлал тарчлааны хажууд тийм энгийн хамаагүй гайгүй байсан гэж байгаа байхгүй. Гэтэл монголчууд яг хэдээс хэдэн оны хооронд хилмигдүүлэлтэнд хүртлөө тий их хилмигдүүлэлтэнд хүртлөө. Тэгээ ерөнхийдөө бол ингээд Оросуудын тий удирдлага чиглүүлэх дор хамгийн мундаг гайхалтай хүмүүсийн алдсан. Тэгээд тэр 5 жилийн хорих одоо үе бол зүгээр нэг ингээд өнгөрцөн хугацаа биш байгаа байхгүй тий. Бид чинь нөгөө хүн нөхцөлд байхад 1 минут хүртэл ингээд өнгөрч өгөхгүй удаан санагддаг. Тэр 5 жил тухайн хүмүүст ямар урт санагдсан болоо тий. Тэгээд нөгөө нэг за оюун гэрлийн бичсэн ноонуудын лам байна тий. Ноонуудын лам гээл тэнгуут ерөнхийдөө бол яг тэр хилмигдүүлэлтийн үе ямар хүнд хэцүү байсан бэ гэдгийг маш тод томруунаар харуулсан роман шүү дээ тий. Монголчуудын дийлэнх нь уншаад үзсэн. Тэгээд тэр хэсгээс яг тэр хоригдож байгаа үеийн одоо тамлал яргалыг ингээл зургалсан бичсэн байдлыг ингээл харахад чи нөгөө нэг бодит ядлаас сэтүүлсэн гэд бас явдаг шүү дээ. Тэр мэдээж судалгаатай хийгдсэн байж таарна. Гэтэл ингээд уншиж байгаа бидэнд хэцүү байхад яг тэрийг бие махбодоор туулсан хүмүүс гэлээ. Бас амар хатаахгүй тий. Харин тэгээд стал нөгөө цаг үе арай өөр цаг үед те төрсэн байсан бол маш их зүйлийг хийж бүтээж амжуулж чадах байсан болов гэмээр. Тэгээд ингэж нөгөө өнгөрсөн түүхээ одоо энэ судлаач дээр бас асууж л байна л та. Ингээ та энийг судлах хэрэгтэй ач холбогдол нь юу ингээ асууж ирсэн. Ингээ ер нь судлаач гэлтгүү Монгол улсын иргэн хүн бүр түүхээ өнгөж харах хэрэгтэй, түүхээ мэддэг байх хэрэгтэй, түүхээ сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Түүний эхнэр Пагамдулам хоёр бол ерөөсөө Монгол эмэгтэйчүүд, Монгол залуус тэдний төлөө л зүтгэсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээсээ болоод залуу насны дээр одоо тий мөнхсээ үзэж зовлон үзсэн хүмүүс байгаа. Тэгэхээр ерөөсөө бидний төлөө ингэж зүтгэсэн Монгол орон бидний боловсрал гэдгээ бас хүмүүс амар ойлгож илүү хайрлах баха. Хамгийн гол нь нөгөө таасаа бас Beautiful Life гэх киног дурдлаа штэ. Надад болохоор зэрэг хүмүүс бол тэрийг одоо ингээд нөгөө ээж хүү аав гурав гэд хардаг штэ. Надад болохоор зэрэг нэг тийм ээж нь яг тийм улсан юм шиг, хүүн л болохоор зэрэг ирээдүйн иргэдэн юм шиг, аав нь болохоор зэрэг тэрийг хамгаалахад хичээгээд байгаа хүн юм шиг санагддаг байхгүй. Тэгээд нэг тийм ирээдүй болсон бид нар тэр хүүхдүүдчээ яг биднэрт ерөөсөө муухай юм харуулж байгаа байхгүй юу. Худлаа яриад юм яаж ийг хамгаалаад дандаа гоё юм үзүүлэх гээд байгаа байхгүй юу. Өвдөөцөн. Тэгээд тэр эмгтэй шиг яг тэр хүмүүсүүд тэгэж их хайрлаж байгаа байхгүй юу. Тийм. Тэр эмгтэй ингээд яг үндэ тэр нөгөө лагерт гундаад хэцүү башаа тэгсэн мөртлөө тэр нөхрийнхээ нүдэн дээр анх танилцгаад ямар үзэсгэлэнтэй бас яг тэрүүгээрээ ханцаарчудаг харсаарчдаг амар гоё. Тэг бид нар чи нөгөө ахмадаа алт хүндэл тий ахмадын сургаал алт гэл байдаг шүү дээ. Ээжийн сургаал ирдэг, аавын сургаал алт гэл. Ерөнхийдөө бол одоо өвөг дээдсээ аюу хүндэлдэг, үгийн сонгодог тий ийм арт түмэн. Гэтэл бидрээс түүхийг маань хулгайлсан байгаа байхгүй тий. Тийм. Түүхийг маань тэр мундаг толгойг тэр мундаг хүмүүсийг хулгайлсан байна.
Энэ бол хамгийн одоо хатуу ширүүн яргалал байгаа байхгүй тий. Одоо юу ч хэлэвдээ нэрээ. Одоо тэгээ бид нар хэвээ тийм зүйлийг давж тулааг байсан бол өнөөдрийн Монгол улсыг ямар байсан бол. Төсөөлшгүй тий. Тэгэхээр маш их зүйлээрээ бид нар хохирсон байгаа. Тийм учраас түүхээ сайхан судлаа. Тэгээд од мөндрийн аадар анраас бидэнд айгүй гоё өмнөх тий. Одоо түүхүүдийг бас сонсох, таньж мэдэх тэр боломжийг олгож байгаа аюу гоё сууг байгаа. Тэгээд энэ түүхэн зүтгэлтнүүдэд бид нар угаасаа одоо талархлаа илэрхийлэгээд ашиглаад барьж чадахгүй шүү дээ. Өгч чадахгүй шүү дээ. Олон яаж бид нар талархлаа илэрхийлэх вэ гэвэл тэр хүмүүсүүдийн хийсэн зүйлийг үнэлж, талархаж, ойлгож илүү гэлтүүлэх хэрэгтэй байхгүй тий? Тийм бас их орно. За тэгээд Go цэгийн байршуулсан одоо энэ гайхалтай ярьслыг хийж байршуулсан инфа танд баярлаа. Маш баярлаа. Тэгээд бид хоёр description хэсэгт линкийг үлдээж учраас та бүхэн бүтэн унших эсвэл ороод уншаарай. Тэгээд нөгөө энэ их магийн хүн хамгийн гоё нь их гоё бичих юм аа. Тэгэд нөгөө одоо хүмүүс адилхан утгатай гэж ойлгодог мөртлөө шал өөр утгатай өгнүүд байдаг штэ. Яллагдсан, хилмигдсэн хоёр чинь шал өөр штэ. Тэгэхэд тэр болгоны ялгааг амар гоё оруулж тодруулж биччихэ. Тийм байна. Тийм болохоор хүмүүс бас ороод уншаад үзвэл илүү тэгэж зүйл ойлгох болов гэж бас бодлоо. Тийм манай судлаачийн бас юу бас гоё юм те үгийн баялаг. Тийм. Аргагүй судлаач юм аа гэмээр. Тэгээд энэхүү судалгааг хийж залуу үедээ таниулж тэгээ бүр ном бичсэн хээ минь цайхан докторт баярлаа. Баярлаа. За тэгээд өнөөдрийн манд дугаартай хамт байсан сонсогчтой бас баярлалаа. Өөр ямар гоё түүхүүд уншуулмаар комент хэсэгт үлдээж болно шүү. За тэгээд 1 2 3 бэртэй.